Өнөөдрийн иргэдийн төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаа олон чухал асуудлуудыг хэлцлээ. За тэр дундаа манай аймгийн төсвийн тодтголын асуудал хэлцэгдлээ. За манай газар зохион байгуулалт бол чухал асуудлууд байсан. За энэ асуудлыг та бүхэн бас нухацтай хэлцлээ. За 3 дахь асуудал болох олон хүнийг бас маргаанд дуудсан, дагуулсан экзэгтэй ийм асуудал буюу аймгийн засагтаргад ихтгэл үзүүлэх асуудлаар та бүхэн асуудал хэлцлээ. За ингээд манай хоёр намын бүлэг төлөөлөгч нар тал талаас энэ асуудлыг ярьж эцэстээ нууц сан тураалтаар аймгийн засагтаргаар ажиллаж байгаа надад өмнөх аймгийн иргэдийн хуралд гаргасантайгаа ижил сандаар дахин ихтгэл үзүүлсэн явдал та бүхэндээ маш баярлалаа. За ингээд намайг дэмжсэн болон бас надад эргэлзсэн санд өгсөн нийт хүмүүст ирнэ бүгдэнд нь баярлалаа. Энэ бол яг улс төрийн бас байдаг нүүдлүүдийн нэг. Энд ч одоо бас би түрүүн хэлсэн шүү дээ. Сөрөгччин бол мэдээ сөрөгчнийхээ байр суурьаар дандаа явдаг гэж. Тэгэхдээ манай аймгийн иргэдийн хуралд би өөрөө ажиллаад байгаа нэг сонирхолтой юм бол ер нь аль намын хүмүүс дэмжих юм бол хамтраад дэмждэг, эсэргүүцэх юм бол хамт эсэргүүцээд ингэ явж байгаа. Нэг их нам болж нэг туушрж ялгархгүй байгаа шүү. Энэ бол одоо энэ дээр сая ажиглагдж л байна. Би бол одоо үндсэндээ хинхэн өгч байгаа бас одоо улс төрч хүний хувьд та нартай бас жил орчим ажиллаж байгааг хувьд гадралж байна. Тэгэлээгээд яг одоо над санд өгөөгүй байж болно. Тэнд бол би их ягаад гомдоод байх юм алга. Харин намайг дэмжиж дахин ихтгэл үзүүлж ажил төрлөө сайн хийгээрэй гэж ингэж байгаа явдалд одоо би журмын нөхөдтэй болон аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон одоо та бүхэндээ баярлалаа. Та бүхэн ховдчуудынхаа өмнөөс энэ хүнд шийдвэр гаргахыг эхэлж тавилаа. Дараа нь одоо талаас нь ярьж энэ шийдвэрт хүрлээ. Тэгээ эцэст бол би аймгийн засаг даргын хувьд бол нэг улс төрчих шаардлага над байхгүй. Аймгийн намын хорооны дарга бол жижигтэй асуудал, тэр сонгуулиар ажиллаа хийдэг асуудал. Бусд үед бол би та бүхний дунд ямар ч улс төрчихгүйгээр ажлыг хийх ёстой. Тэгээ өнөөдрөөс хойш бол ялангуяа намайг ил тод дэмжсэн аль намын хүмүүс миний төлөө санаа зовсон. Өнөөдөр өдөржин энэ зааланд суусан урилгаар ирсэн хүмүүс манай тамгын газрын хамт олон иргэдийн хурлын аппаратын хамт олон энэ сэтгүүлчид сурвалжлагч нар маань өнөөдөр хөлөө энэ суух завгүй ингээд өдөржин зогсоод энэ чинь бичлэг хийгээд дамжуулж байгаа юм байна. Тэгээд энэ урилгаар оролцож ирсэн манай Ховд аймгийн иргэд энийг өнөөдөр нойргүй бас үзээд суугаад хонж байгаа манай нийт иргэдтэй би ховдчууд та бүхэндээ баярлалаа. Би та бүхнийхээ итгэлийг дааж ажилланаа. Би та нарын төлөө шударгаар ажиллана, үнэнчээр ажиллана, бодит ажил хийхийн төлөө ажиллана, ховдчуудын амьдрал ахуйг дээшлүүлэхийн төлөө ажиллана гэсэн анхны ярьсан яриа бол хэвээрээ байгаа. Бүх хүнтэй би гар сэтгэл нийлж ажиллана. Өнөөдөр намайг тэгсэн ингэсэн гэдээ би ямар нэгэн хүмүүстэй ямар нэгэн тооцоо бодох юм асуудал гаргахгүй, тийм байж болохгүй. Битээ тэгж дотроо бодороо. Ялангуяа төлөөлөгч нар маань та бүхэн эрхийнхээ дагуу нууцаар сандаа өгсөө. Би эцэст бол та бүхэнтэй хамтраад харин дутагдал байгаа гэж үзэж байна. Тэр дутагдлаа би засч ажиллая. Надад анхааруулга сануулга өгч байгаа учраас энийг бол би цаашдаа бодож тооцож хүн болгонтой хамтарч ажиллаж ярьж хөөрч ямар дутагдал байна. За яг ямар алдаа гарав одоо дахиад ингэж алдаанд орохгүй төлөө яах вэ гэдэг байдлаар та бүхэнтэй би сандарч ярьж хөөрч ингэж ажиллая гэж ингэж бодож байна. Би бол бас хүнтэй нэг ойртож чаддгүй. Бас хүмүүсийн нэг зугаалга цэнгэл янз бүрийн юмд аваад яваад өөрөө ингээд дотор нь ороод чаддгүй. Тийм дутагдал би. Гэхдээ одоо яг 41 хүнтэйгээ бас нэг арай нэг өөрөөр байя. Энд чи арай бас болохгүй юм байна гэж би ингэж ойлгож байна. Зарим нь би зүгээр байхад намайг бас буруу ойлгоод би өөрөө буруу ойлголт өгөөд ингээд явж байгаа юм байна. Тэгэхээр аль зовлон жаргал ажлын амжилт бүх юмаа бол хамтраад яриад хөөрөөд ингээд явах нь зөв байхаа гэж ингэж бодож байна. Өнөөдөр ажлын ариун туршлагатай олон сайхан хүмүүс надтай хамтраад энэ дотор ажиллаж байгаа. За ажил төрлөөсөө өөрчлөгдсөн ч бас хүмүүс байгаа. Цаашлаа бас ажил төрөл янз бүрийн юм тавьж гарч хүмүүс би ер нь болж өгвөл төлөөлөгч нарыг бас ажилтаа байлганаа, амьдрал ахуйг нь харж ханднаа. Нэгэнт аймгийн 90 гаруй мянган иргэдийнхээ 52 мянган сонгогчдынхаа итгэлийг олонхын хүлээгээд гараад ирсэн учраас төлөөлөгчтэй бас нэг арай өөрөөр харж хандах ёстой гэдэг асуудлыг бид бол аймгийн засгийн тамгын газар, аймгийн иргэдийн хурлын хүрээнд энэ асуудлыг байнга ярьж хэлдэг. Даанч эдийн засгийн боломж нөхцөл жаахан тийм байна. Ирэх жилээс бас сайхан болох байх. Би ингээ та бүхэндээ бол өмнө нь одоо яаж хандаж сэтгэл гаргадаг байсан тэр сэтгэлээ үргэлжлүүлэн ажиллая. Хамгийн гол нь ил тод нээлттэй бие биенээ ойлгосон ийм байдлаар ажиллая гэж ингэж бодож байна. За ингээд та бүхэн намайг бас сайхан дэмжиж итгэл үзүүллээ. Өнөөдрийнхөө хуралд одоо та бүхэнд одоо төвчээртэй сайхан суус явдал баярлалаа. За ингээд цаашдаа бүгдээрээ
хамтран ажиллаж Ховд аймгаа баруун бүсийн төв болгон хөгжүүлэх энэ үйлсээ хэрэгжүүлж ажиллах нь өрөө дэвшүүлээ та бүгд чинь эрүүл мэндийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. За тасраад баярлалаа. За энэхүү аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хуралдаан өндөрлөж байна. Өнөөдөр олон чухал асуудлыг хэлэлцлээ. Манай төлөөлөгчид, урилгаар оролцогчид олон талаас нь авахгүйхийн ухаанаар хандаж шүүж ярилцлаа. Бид бүхэн өнөөдөр бас иргэддээ нээлттэй байж аймгийн иргэдийн хурлын үйл ажиллагааг доор нутгийн 4 телевизэд шууд дамжууллаа. За мөн манай өдөр тутмын сонин, за сайтууд гээд бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудад бид бүхэн нээлттэй үзэл бодлоо иргэдийнхээ өмнө уралдуулж бас зохиосны томоохон шийдвэрүүд гаргаж ингэж ажиллаа. Аймгийн иргэдийн хурлын 3 дугаар хуралдаанд идэвхтэй оролцсон, үзэл бодлоо уралдуулсан, чухал санаа оноогоо хэлсэн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчдөө талархал илэрхийлье. За мөн энэ урилгаар оролцсон сум байгууллагын дарга нарт, төрийн бус байгууллагуудын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд иргэдтэй шин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлье. Бид бүхэн Ховд нутгийнхаа хөгжил цэцгийн төлөө энэ 85,000 ард иргэдийн төлөө дуу хоолой, үзэл бодол, үйл зорилгоо нэгтгэж Ховд аймгийнхаа сайн сайхны төлөө хамтдаа зүтгэж ажиллах болно. Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 3 дугаар хуралдаан өндөрлсөнийг мэдэгдэе.